За банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг улсын их хурлаар хэлцгийг дэмжсэн гэж Монгол банкнаас мэдээллээ. За арилжааны банкудад активын чанарын үнэлгээ хийхэд системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн дутагдал 510 гаруй тэрбум төгрөг буюу дотоодын бүтээгдэхүүний 1.9%-тай тэнцвэрхүйц дүн мэдээлэлтэй байгаа юм байна. Тиймээс банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулиар арилжааны банкудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацааг олгох юм байна. Харин өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол төрөөс хөрөнгө оруулалт хийх зохицуулт орсон гэж Монгол банкнаас мэдээллээ. 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаа өгсөн. Энэ хугацаанд манай арилжааны банкуд одоо идэвхтэй ажиллаж өөрийн хөрөнгийнхаа хэмжээг хангаж чаднаа гэж одоо бид үзэж байгаа. Хэрвээ бидний энэ өгсөн даалгаврыг манай арилжааны банкуд ханган биелүүлчих юм бол энэ одоо 6 сарын хугацаанд 12 дугаар сарын 31 хүртэл ханган биелүүлчих юм бол өнөөдөр улсын хурлаар хэлэлцэгдэж байгаа дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хуулийг бол одоо хэрэглэх энэ хуулийн үйлчлэлийг одоо ашиглах ийм шаардлага бол үүсэхгүй юм. Банкуд бол өөрсдөө хөрөнгө олчих учраас. Хэрвээ тэгж чадахгүй бол төрөөс тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулна. Банкуудын одоо өөрийн хөрөнгөд бол засгийн газраас тодорхой хувь нийлүүлж оролцуулаад тэр одоо банкуудын системат бүх банк биш, системат холбогдолтой банкуудын одоо дөрмийн санд засгийн газар хувь одоо эзэмших замаар энэ одоо асуудлыг шийдэх ийм л хуулийн төсөл байна. Хэрвээ одоо энэ бүх гурван арга замыг хэрэглээд эрсдэл гарчвал яах вэ? Тэгвэл харилцагчид болоод хадгаламж эзэмшигчид дээр ачаалал очихгүй нэ. Төр энийг зохицуулах хариуцлагыг өөр дээрээ авч байгаа юм байна. Тийм учраас та нар маань одоо лавлж асуугаад тэгээ баттай итгэлтэй болоорой гэдгийг л одоо нийгэмд одоо мессеж болгож өгч байгаа. Ийм л одоо гал хамгаалагчийн шинжтэй хууль байгаа юм аа. Дунд хугацаанд бид нар өрийн тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн өсөлтийг хангах хэрэгтэй байгаа. За эдийн засгийн өсөлтийг хангахад бол хамгийн гол чухал зүйл юу гэдэг вэ? Санхүүгийн зуучлал хэвийн найдвартай бол ажиллах хэрэгтэй. За Монгол улс бол санхүүгийн систем бол банкны систем бол зонхилсон ийм бол систем байгаа. Ийм учраас банкны систем эрүүл байж санхүүгийн зуучлалыг үр ашигтай явуулах нь бол эдийн засгийн өсөлтийг хангах, улмаар өрийн тогтвортой байдлыг хангах гэсэн ийм том зорилтуудыг бол хангах хамгийн гол хөшүүрэг бодоод байгаа. Тийм учраас энд бол банкны системийг эрүүл болгохын тулд биднэрт бол алдах хэрэг байхгүй.